Мөөё аваргын хөгжилтэй төөхүүд. Жигждийн мөнх бот аварга би дасгалжуулагч байлаа. Тамирчдын өрөөний дэргэд бидний өрөө байдаг байв. Би өрөөндөө юм бичээд ганцаараа сууж байсан чинь хадаа амьсгаатан лүг хийтэл шогшж ирээд хаалгонгойлгон ороод цоочлоотхов. Хадааг танихад амархан л та. Тэгтэл удалгүй нөгөөдхийн чинь хуучин шин авгаа нарын дуу хадаад явчихдаг юм байна. Ноход яах нь уу гэж чагнажээ байсан чинь та нар явцгаа мөөё багш та нар шиг банзлуудаа битгий уулз гэсэн гэдэг байгаа. Нүүр халуу оргиод нөгөөдөл нь ороод ирвэл яана гэхээс хөдөлж чаддаггүй. Хадаа цусгүй алхахын шүү. Мөөё аврага нэг хүнтэй 100 татаа сууж байтал баяна авраг ороод ирж. Мөөё аврага алив ганц юм аваад ир гэсэнд баяна аврага дургуйцэж. Гэтэл мөөё аврага тэгвэл нөгөө хий чинь эхнэр чинь хэлээ шүү гэж гинэ. Тэгсэн баяна аврага ганц юм авчирч өгчхөөд явав гинэ. Мөөё аврагтаа цугууж байсан хүн "Үй аврага тэр нь юу юм бэ?" гэсэнд "Хэн мэддэг юм?" тэгж хэлэхээр л аваад өгчихдөг шүү дээ. Баяна аврага мөөё аврагад хүүхэн захиж байна гинэ. Зако мөөё ганц гайгүй сэвгэр мэдж угаарай. За хэд хоногийн дараа мөөё аврага баян мөнх авраг руу заалгаж байна гинэ. Тэгтэл эхнэр нь уцаа аваад "Хэнтэй ярих уу?" Мөнх бот байна. Цаадах чинь надад нэг буу захиад хоо. Ой баяна. Мөнх бот яриг нь. Баяна үгүй яах гэж байгаа юм бол эхнэр мэдгүй нэг буу захисан ч гэх шиг. Тэгтэл баяна уцаа аваад ярих гэтэл эхнэр нь хажуунаас нь холддоггүй гинэ. За тэгээд хэдэн оны буу юм? Хэдэн удаа буудулсан юм? Чи өөрөө буудаж үтсэн юм уу? Бянтан тасарсан юм уу үгүй юу? Гэсэн чи эхнэр нь гайхаад чи чинь бууга яачихсан юм? Тэр чинь гүйчин буу. Мөнхөд аврага баяна аврага 10 төрүүлчихлээ. Та энэ дөрөвдийг нэг тогтоож болоогүй юм уу гэж асуухад. Хуцмаа. Би байсны хүчинд 10 дээрээ тогтлоо. Тэрнээс биш наадах чинь 20 төрүүлэх байсан юм гэж байжээ. Хагхоо цолонд хүрээд анхны цалингаа аавдаа явуулсан чинь энэ хэддөө чинь одоо намайг тэжээх нь л дээ гэсэн бидэг. Мөөё аврагтай хоёул туулгалыг уруудаж улаан хадны цэргийн ангиас цааш тарвганд явлаа. Ээлжлэн сахиж байж 2 тарвга бариад нэг уулын амны чулуун хүрээнд орж суун боодо хийжээ байтал гинт тэнгэр бүрхэж хар үйл хуралдан цахилгаан цахилж эхэллээ. Тэнгэр нижгнээд хад чулууд оргиод сүртэй. Гэтэл нэг морьтой хүн давхиж ирээд бууж бидний дэргэд түр суух зуураа. Ноднон яг энд 2 туурчныг тэнгэр таалчихсан шүү дээ гэж ярьлаа. Миний айдас хурч боодгоо аваад машиндаа суун тэндээс зайлмаар санагдж байв. Тэгээд мөөё аврагыг харсан чинь ёр тоосон шинжгүй тарвгаан шараад суух юм. Тэнгэр баахан нижгэнж байснаа хэдхэн том тусал бороо ороод үйл ариллаа. Боодгон идэж суухтаа мөөё аврага тэр муу тэнмэл хогийг дэми юм ярихт нь шээс хүрэх шиг болсон шүү. Гэхдээ нэрээ бодоод гүрийг айл байлаа гэж үлэм. Нэгэн танилын дурсамжаас. Мөөё аврага баяна аврага хоёр архи ууж угаад нөгөө архинч дуусч
баянаа аврагч за явъя да гэсэн чи мөөё авраг хүлээж вэ. Цав илэн сэлэн босно гэдэл байлгаад байж. Тэгсэн тэр нь шав ирнэ шил юм босно гэсэн үг байсан юм гинлээ. Улсын зан том санжаа тэр жил би тав давчгаад чадвал заан болчих санаатай сууж байв. 6-гийн даваанд анал баянаа авраг амлаад авчихлаа. Яаж шуухан барилтан да гэд бодож суутал мөөё авраг хүрээд ирлээ. За яагаад өөр алдсан хужаа шиг урваач хав? Аврагад яаж унахаа бодож суун уу гэснэ. Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хартаа баянагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчхаж өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих. Бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гойдчих гэдг юм байна. Арайч муухай юм биш үү гэсэнд мөө мангар нэрэндээ таарсан золиг чамайг гэд яваад өгөв. Тэгээд яах вэ? Нэлээд үзлээ. Олон жил аврагын бэлтгэл хангагчаар чөлөөт саан барилдаж энэ хүнд чихээн боорцог болтлоо нухуулснаа санаж уурч хурч байна. Тэгтэл мөөё аврагын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж яваад татчихв. Тэгсэн чинь манер сөхрөх нь бүүхэл арагш цахалж гар тавиулаад чи яасан муу санаатай навшвэ гэд тасуутлалгадаад авлаа. Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гүйжтэл өөдөөс тийм байхаа чи чамайг ийм мэх боловсруулаа сууж байна гэж мөөёг хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа. Цаана нь уучраагаад авсан мөнхбат авраг бид хоёрыг хараад байдгаараа инээж гисэн явж харагдлаа. Мөнхбат хуйгаас аврага энэ уяачдын малгайн сампинд морь байгаа дух юм бөхчүүдийн хтээр юу байвал зохимжтой гэсэнд алдарт дархан авраг маань. Хүний толгой дээр малын толгой тавьдаг тэнэг вид танууд гэсэн гинэ. Нэгэн сэтгүүлч жигждийн мөнхбат аврагаас та Бадманын буугийн Бат Эрдэнэ аврагын талаар яриач гэхэд мөөё авраг агуу амтан байхгүй юу? Олимпийн медальгүй л болохоос биш гэсэн гинэ. Авраг мөнхбат хуйгаас нэгэн сэтгүүлч энэ начны нарайны тухай та юу гэж боддог вэ гэж асуухад бүү мэдээ та начин байж үдсэн биш гэсэн гэдэг. Засуул нь за авраг минь сайн барилдсан шүү гэсэн чинь мөнхбат авраг хуцалгүй малгай тэгшгэн бариад туг руу дөхөж бай. Энэ мог нутгийнхэн зүг рүү шидчихэд очлоо гэсэн хөгжилтэй аархуу яриач байдаг. Жигждийн мөнхбат авраг эд барилдаж байхдаа өвлийн хүйтэнд пальтооныхаа энгэр замыг товчлохгүй задгаа явдаг байжээ. Аврага та чи яаж явна гэхэд өөдөөс нь бяр амтаг даад гудамж нарийн исаад байх юм чинь гэж хариулсан гэдэг. Таврага жигждийн мөнхбатыг эд барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссийн дарганд дуудаж "Заахөө чи яагаад наадам эхэлсэн хойно ирж ардам төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна вэ?" гэхэд хариуд нь "Чи битгий донгос. Хэзээ хаана яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн доглон чавганцч энд алга" хэмээн томорчээ. Жигждийн мөнхбат аврагыг эд аархаж омглон явх үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж хараад ирэхийн цагт хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчхад өгөх юм гэж гутрангуй өгүүлдэгсэн. Авраг эд байхдаа улсын баяр наадамд булганы дүүгүүр хэмээх гомб сүрэнг 2-3 удаа амлаад хайчихсан юм гэдэг.
Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд Начинг амлж хайж хаад танхим авсан чинь чамайг салам зодон доо гэд танхимаа өгчтэй. Тэгтэл тэр жилийн наадамдаа авраг мөн л төрүүлж нөгөө алан зодно гэд байсан гомбсрон начин жаахан халчихсан. Мөнх бат аврагыг татаж үнсэн баяр хүргээд ийм сайхан амтны чинь хаан зодох вүлээ гэд өвгнийг уучлал гэж байсан гэдэг. Бүх хүн гэж ийм талбун сайхан улсуудыг хэлдэг ажээ. Моё авраг Төв аймгийн нутгийн зөвлөлийн хуралд урагдж очиод хурал эхлэх цаг нь өнгөрөөд удсан чинь шууд босоод л үлгүүрээс болтойгоо аваад өмсч гинэ. Моё аврага та жаахан хүлээлдэ. Манайхан одоо цугларх юм шиг байна гэсэн чинь аврага их муухай харснаа. Манай Төв аймагт ойлготой мэдтэй айхгүй л дээ. Дээр үед богдод мөрөх гэж ирээд буцах зардалгүй дукууд л энэ Төв аймагт үлдчихсэн байдгийн гэсэн гинэ. Наадмын бэлтгэл гарсан бөхчүүд бэлтгэлэн хийхээр газраан сонгож байтал Моё аврага ирж аврага энэ дэнж дээр бэлтгэл хийвэл жаахан авгар тавгарч юм уу? Тийм байна уу гэтэл Моё аврага. Дэнж голох нь яах вэ та нар зүгээр. Дээр нь тогтхоол бодцгоо гэсэн гэдэг. Домогт аврага жигждийн мөнх бат эд үедээ наадмын зүлэг ногоон дэвжийн дээр үе үеийн аврагууд эгнээ суучсан байх үед. За муу сан борг өвснүүд юу байна та? Ургаж яваа ногоог амлаад унгахчих чадал байна уу? Сачи чин хөрвөл амлаад хайчих л да гэж хэлж байжээ. Өөр хүнсэн бол амлж аваад амаар нь шороо өмхүүлж ууцаар нь зүлэг арчих байсан биз. Данч цаадах нь ааг өмгөөн шагаа шиг цадсан адуу шиг хураагаад ирж чадах жигждийн мөнх бат аврах учраас хэнч амныхаа зоргоор аарахлаа гэж үл бодно. Гишүүн асан мөнх бат нэг удаа Моё аврагыг аврага хоёулаа чинь амьдаа шүү дээ гэсэн чинь битгий хуц аав чинь л чамд миний нэрийг өгсөн биз гэсэн гэдэг. Чоны шахаа зүүсэн залуугаас энэ чинь яадаг юмтэй гэсэн чинь нөгөөх нь муу юмнаас хамгаалдаг юм аврага гэсэн чинь амаа хамгаалж чадаагүй ч чамайг хамгаална гэж байх уу гэсэн гэдэг. Баян мөнх аврага мөнх бат аврага хоёр их гарын том мөнгөн аягаар архиугаа сууж байж гаднаас Бат Эрдэнэ аврага орж ирдэл Моё аврага алив энэ Бат Эрдэнэ хүүд нэг хийж өг гэд 75 та архийг бүгдийг мөнгөн аягандаа хийгээд өгтөл аврага нэг амьсгаагаар уучхад за болно дүүн машинтаа яваа гэд яваад өгч. Явсныхан дараа Моё аврага Баян мөнх аврагад хандан энэ Бат Эрдэнэ хөө архиудгүй сайн хүү шүү гэсэн гэдэг. Жигждийн мөнх бат аврага Улаанбаатар зочдуудлын урд цэцэрлэгт хэдэн залуу бөхчүүдтэй хамт шил юм нухч байна гинэ. Манер дархан авраг болчихсон Олимпос мөнгөн медаль авчихсан гудамж нарийсч цээж давчтаад гэдэг эд үе дээрээ байж. Тэдний хажуугаар нэгэн өвгөн явж байж тэгсэн мөнх бат аврага. Энэ нэг өвгөн энүүгээр ингээл салгалаад явж байдаг юм. Дуутчих дуртай байлгүй гэж ингээд дуудаж архи өгч гин өнөөх нь хүрээд л ирж тэгээ мөнх бат аврагыг нэлээд харж байснаа. Чи нөгөө барилддаг хөө мөн үү гэж тэгснэг аврагын залуу. Ардын төрийн наадам завсаргүй тав дөрвөлсөн алтан дэлхийн наадмаас анхны медалийг авчирсан аврагыг ноцолддог хүү мүү гэд яасан даварсан өвгөн бэ та чинь. Та муусануудын гэртээ гэдсээ илээ хөвж бахт бид төрийнхөө далбааг харийн тэнгэрт мандуулж төрийнхөө дууллыг төмний сонорт хүрэх гэж хөл хүчээ урсгаж явдаг юм ээ дүү гэх мэтчлэн нэлээд агсрахын стай байна гинэ. Тэгс нөгөө өвгөн тайван гэгчин. Та нарын тэгж их зовж байж дуугарах гээд байдаг ая чинь ахан зохиосон юм шүү дээ гэд босоод явчих. Тэгтэл мөнх бат аврага хүй эн чинь нөгөө мөрдөрж гоо байх нь гэж уулгаалдаад араас нь очиж дахиад ярьж
Улаанбаатар зоч дуудлын ресторанд орж дайлж цайлсан гинэ. Ингэж спортын авраг, урлагийн авраг хоёр анх танилцсан юм гэдэг. Хагху авраг аав мууя аврагаас асууж байна гинэ. Аваа би энэ давгаа ах шиг авраг болж чадах болов уу гэсэнд. Аврагаас авраг заанаас тугал дөрдөг юм гэж аим. Мууя аврага тэр жилээ сонгонд наадмын бэлтгэл гарчихсан. Бэлтгэлж их сайхан жигдэрсэн эд байж. Гүйдэг хар гэдэг хочтой үзэж хардаг мэргэлдэг хүнтэй тэнд таарч аим. Аврага өөрийгөө үзүүлж тэгсэн зоос татаад л үзэж байснаа. Чи төрүүлэхгүй юм байна гэж аим. Тэгэхээр баяна төрүүлэх нэ тэгвэл гэж гүйдэг хар заасаа хараад баянаач төрүүлэхгүй юм байна гэж мууя аврага. Хаалхын хавтгаад баяна бит хоёроос өөр төрүүлэх бүх энэ жил байхчгүй. Чи яста шоон цайрс битээ байна. Тэгээд хэн төрүүлэх юм гэсэн чинь. Гэдсэндээ хагархай хүн төрүүлэх юм байна да гэжээ. Тэр жилээ шөвгийн дөрөвт баяна аврага мөнхөт аврага хоёр тунаад 2 цаг барилдаж хэн хэнийгээ хаялгүй удаад төр засгийн удирдагч нарыг чилээсэн гэж шууд хоёулаа хасагдаад Дэмүүл Арсланг төрүүлсэнд тооцсон гэдэг. Жич Дэмүүл Арслан гэдсэндээ олгооны маш том сорвтой байжээ. Хоёр аврага бие биенээ их чаднаа. Ихэнхдээ мууя аврах чадна л да. Нэг удаа хоёулаа хүүхэн аваад буудалд орж гин мууя авраг төрүүлж гарч ирчгээд Дэжинбэ эгч рүү залгаад энэ баяна гэж заваа арсан хөттөө буудалд орчхоод өөр гарч ирэхгүй юм. Чи нэг ирээч гэж гинэ. Дэжинбэ эгч ирээд буудлын хаалгыг баахан үдэж нэлээд удсны дараа баяна авраг хөлсваас болсон юм гарч ирснэ. За Дэжинбэ минь гэртээ харъя. Чамайг минь гүйцэх хүүхэн гэж байдаггүй юм байна гэсэн гэдэг. За увсынхан баян мөнхөн гаргана гэж байна. Та нар яахан шийд гэж ганцхан өгүүлбэр хэлээд депутат болж байсан гэдэг. Улсын начин Бүрэнбаатрын аав аймгийн арслан Наран Цэцэг гуайг начин болох санаатай мууя аврагад тухайн үеийн найрааны 2 авдар архи аваад өгч тэгээд 5-ын даваанд авраг амлахаар нь начин бат боллоо гэд гартал авч идчихэд эмэгтэй хүний нэртэй бүх хизээ байсан юм. Дараа жил над нэрээ солиод ирээрээ гэсэн гэдэг. Аймгийн арслан цолтой залуу 4-ийн даваанд өвдөг шор очоод ганцаараа уйлаа сууж байсан ч мууя авраг очоод чи 5 давсангүй гэж уйлаад байгаа мó. Наадах ч юу ч биш. Наадмын 2 дахь өдөр хоёулахнаа үлдчихэд түмэн олны эндэн дээр унах чинь таныг хамгийн хив шиг байдаг байхгүй юу гэсэн гинэ. Мөн нутгийнх нэг залуу зааны даваан дээр гараад ирсэн байхад нь амлж авчгаад аздам давэ. Тэгээд хөл чаагаач гэсэн гэдэг. Мууя аврага баяна авраг нараа чөлөөтийн дэлхийн аврагад хамт явжээ. Тэгтлээ баяна авраг барилдаад нэг гадаадын бөхөд цэвэр даруулах гээд байдаг гинэ. Даралтаас яаж гарахаа учраа олохгүй байж байтал мууя авраг нүдэнд нь харагдаж гин мууя аврагаас яаж гарах вэ гэж нүдэрээ асууж л дээ. Тэгтэл мууя авраг баяна авраг руу салаавч өгсөн гэж байгаа. Тэгсэн баяна авраг уурандаа нөгөө бүхийг огцом өргөж шидээд л доороо оруулж цэвэр дарж ялсан гэдэг. Сүүлд энэ үйлдэл хамгийн боломжит хурдан хувилбар байсан гэж дурссан байдаг. Нэгэн удаа гэртээ энэ тамир итгэлд хамб утаа гүмбүнгээр явж буян үйлдэж ирчхэл ялаалаад байх юм гэд ярваачсан сууж байсан гэдэг.
Аврага нэг сонгуулийн сурчлагаанд явж л дээ. Тэгсэн Гэндэн сүрэнгийн Яндан гомбыг дэмжээрэй гэж хэлэх байсан юм байна. Тэгээд аврага тайзан дээр гарахынхаа өмнө нэр нь хэм блэ гэсэн нөгөөдөл нь Гэндэн сүрэнгийн Яндан гомб штэ муу аврага гэсэн чинь л. За хэцүү л нэртэй юм байна да гэж хэд тайзан дээр гараад. За бүгдээрээ Гэндэн гомбын Яндан сүрэнг дэмжээрэй гэсэн чинь нөгөө нэр дэвшигч нь аврага нэр буруу хэлчихлээ штэ гэсэнтэй. Зохион байгуулагч нар нь Гэндэн сүрэнгийн Яндан гомб штэ аврага гэсэн чинь. За Гэндэн гомбыгоо дэмжээрэй гэсэн гэдэг. 1961 оны наадмын өмнө бүх ард түмний Спартакиадаараа заан болоод халахын довн дээр заан цалтай 7 чоноглгүй төрүүлж арслан болно гэж арахт нь мэж дарж арслан. Чам шиг хөөхд яаж төрүүлдэг юм гэхэд битгий солиор. Өнөө маргаашгүй өөх гэж угаа чи төрүүлэх юм уу тэгээд. Азод гэдэг чинь 20 хүрээгүй надад л байдаг юм гэдэл наадмын бэлтгэл дээр тэр хоёр ноцолддог гэж айдиа заан хуучлсан байдаг. Цэрэн аврага мууя аврага хоёр наадмын бэлтгэлд гараад багт нь дамдин аврага эргэж очижээ. За бэлтгэл их хийж бяр хүч их байна уу гэхэд цэрэн аврага. Өглөө аврагаа гэдэл өдөр цэрэн гуай. Орой цэрэн дамын гэдэл байж байна да. Нэг залууг начин болох гээд галдаан аваад гарчлаа. Уг нь батаараа болчихсон. Гэтэл нөгөө залуу бүхэн хөөрчгүйгээд урсгал усанд гуайлан төрж өгөх гээд бэрчих гээд байсан чинь аврага. Өөй чи зүгээр бие борлуулад хэвдэж бай мэдв. Бэртэж гай болох юм гэжээ. Ерөнхий сайд асан Мэ гомбын энх болдыг манай энүүний өвөө нь хятад хүн болохоос өөрөө уг нь дажгүй таа байгаа юм гэж байжээ. Мууя аврага улсын наадам төрүүлчихэд үзүүрлсэн бөхтөө. Араас төөрчгүй гин шиг дагаад яваарай. Эндэрлүү. Чи ямар гарч үдсэн биш гэж байжээ. Өөрийгөө нэг удаа тойлонд харж суугаад хөөе. Намайг ер нь буудвал би өөх болов уу гэж байжээ. Сүхбат аврага ган тогтохдоо төрөө үзүүрт үлдэхэд мууя аврага. За нутгаан бодох уу? Тэр авгаагаан бодох уу? Өөрөө мэд гэсэн гинэ. Хоёрын даваанд унтчихад яасан бэ аврага гэсэн чинь. Хүлээжээ гэсэн чи хөл рүү чаачлаа гэж байсан гэдэг. Хаях би яараагүй бахад унах чи юунда яардаг юм гэсэн гинэ. Нэг удаа хөдөө нэг аймгийн наадам дээр мууя аврага наадам үзээ сууж байж тэгс нэг нөхөр ирээд мэд мэдээд сүрхий юм ярьж гин мууя аврага ой танаа хүрмөр байгаа юу? Хэд хүрч байна гэж асууж гинэ. Тэг нилээ юм ярьж угаад нөгөө хүн чи явж тэгсэн мууя аврагтай цуг сууж байсан хүн хөөе та нэрээ таньдаг юм уу гэж асуухт нь аврага танихгүй гэсэн чи цуг явж байсан хүн тэгээд та сая хөрм моргээд асуугаад байсан биз дээ. Тэгэл мууя аврага Монголд хөрм моргүй хүн хэн байсан гэсэн гэдэг. Нэг залуу өхөө бэлтгэл нэлээд сайн хийгээд улсын цолонд горилоод л наадмын өмнө аврагаас аврага би энэ жил начин болж чадах болов гэж асуухад чи чинь хэн блэ гэж залуух нэрээ хэлтэл чи миний хөө чи чинь 3-ын даваан дээр унчихсан юм байна гэсэн гинэ. Түүнээс заан цолны тухай асуухт нь өгсөн улсын наадам төрүүлж үзээгүй хүний л цол шүү дээ гэсэн гинэ. 1995-96 оны үеэр 6 сарын ихэнх хавьд Эрдэнэ хотод мууя аврага ирсэн байж хажууд нь хараа сууж байтал
Эрдэнтийн нэг том атман жаахан халамцсан ирээд "Мууя аварга сайхан аваржиж байна уу?" гэж мэд мэдтэл аварга. "Энд чи харин халуун зун гарч чад ухад хавраасаа залаагүй доо юу?" гэхэд тэр хавийн хүмүүс пэр хийдлийнэгээд халамцуу атмаа маань хар хурдаараа алга болжээ. Гомг бэр чадлан багтааж ядсан аат авраг байсан гэдгээрээч аливаа хошин зангаараа ард олноо баясгаж явсан гүндүүгүй Монгол эр хүн байсан гэдгээрээч алдарт аврага жигждийн мөнхөт аврага маань ард олныхоо сэтгэл зүрхэнд үрд хоногшин үлдэх болно.